За манай жаргалтай амьдралд аймгийн засаг дарга аз жаргалын санаачлахаар 2024 оны 3 сард үйл ажиллагаа маань эхэлсэн. За одоо яг жил 3 сар үйл ажиллагаа тогтмол тасралтгүй явуулж байна. За тус хугацаанд манай төвөөр 246 хүн эмчилүүлэн гарсан байна. За хагас жилийн одоо он гарсаар 81 хүн яг хэвтэж эмчилүүлээд гарсан байна. За тус хугацаанд бол манайх байгууллага аймгийн засаг дарга болон тамирын газар нийгэм бодлогын хэлтстэй хамтраад за зорилт бүлгийн иргэд тийм ээ архинд хамааралтай иргэдийг судалгаа явуулаа. За энэс одоо хойшоо Оросын холбооны улсын Эрхүү хотын Цэтгэс нархлагын төвтөө хамтран ажиллаж за 10 иргэнийг сонгож засаг даргын тамирын газраас замын зардлыг за эмчилгээний зардлыг бол Бурхан Халдан группийн мөнгөтгш захирал шийдвэрлснээр эмчилгээнд хамруулсан байна. Тэгээ ер нь бол одоо манад одоо 246 хүн хэвтсэн эмчилсэн байна. За энийг бол бид нөгөө эмнэлгийн хэллэгээр нөгөө эмчилгээний эдгэрлийн хугацаа гэж ярьдаг байхгүй юу? За сар, 3 сар, 6 сар, жил гэх. За энэ дээр бол үр дүн бол эхний 1 жил бол 76% байсан. За сүүлийн 6 сарын хугацаанд бол 69 байгаа. За энэ юу харуулж ирэхээр эмчилгээний үр дүн бол өндөр байгааг харуулж байгаа. 50%-аас дээш гэсэн. За энэ хамрагдсан иргэдийн маань одоо нөгөө хөдөлмөрийн эрхлээлт за ажил амьдралдаа хөлөө олох энэ төр бол нөгөө багийн нийгмийн ажилтан дээрээс нөгөө багийн засаг дарга нар хамтарч ажилладаг л да бид хоорондоо. За хүмүүс маань одоо яаж эдгэрлийн хугацаа нь ямар байна? За эргэж одоо буруу зуршилтаа хэрэглэсэн үү гэдэг эргэх холбоотой ажилладаг учраас үр дүн бол өндөр байна. Тийм ер нь бол яг манай нийгэм маань өөрөө бол яг ийм асуудалтай хүмүүсийг түлхэх биш одоо аль одоо яг мэрэгжлийн байгууллага гэр бүл за иргэд маань ч гэсэн энэ хүмүүсийг бол зөвөр ойлгож ажил мэргэжил дээр туслах хөлөө олохт нь бол дэм болох гэдэг үүднээсээ бидгэд одоо нэг олон талын хамтын ажиллагаагаар бол хүмүүсээ дэмжиж ажилладаг баг. Тийм манай төвийн маань үйл ажиллагаа нь үндсэн 2 чиглэлээр явдаг байхгүй юу? За энэ дээр бол сэтгэл заслын эмчилгээ, эмийн эмчилгээ гэсэн. За сэтгэл заслын эмчилгээ бол түлхүү. Яг мэргэжлийн одоо сэтгэл зүйч маань бол хүмүүстэйгээ одоо ганцаарчилсан болон бүлгийн сургалт явуулж ажилладаг. Тэгээ ер нь яг эмнэлзэн хувьд болохоор эмнэлзэн хэллэгээр нь болохоор цусндах одоо гэдэг юм уу тэр хэмжээ болохоор одоо нөгөө яг лабораторийн шинжилгээгээр хардаг л да. Тэр бол 21 хоног манад эмчилүүлж байгаа хүмүүс нь 21 хоног хэвтэн эмчилүүлдэг. Энэ маань нөгөө эмнэлзэн одоо хугацааг нь хэлээд байгаа. За одоо буруу зуршил хэрэглэснээс хойш 18-аас 21 хоногийн дараа одоо хүний биеэс одоо бүрэн хоргоождаг гэж үздэг учраас 21 хоног хэвтүүлдэг. За энэ хугацаанд хүнээ шинжилгээ болон бусад шинжилгээнүүд хамруулаад сэтгэл зүйн эмчилгээгээ гаргаад за эндээс бол манайхаас эмчилгээ гарсан хүн болвол за хүн бол одоо оюун ухаан сэтгэл санааны хувьд болохоор докторжоод гардаг гэсэн үг. За тэрнээс цааш үйл ажиллагааг бид нэр хянаад багийн нийгмийн ажилтан гэр бүлтэй нь бол хамтарч ажиллаад хүн дээр ажилладаг гэсэн үг.